Google Earth програм дээр хотгор гүдгэрийн зөсөлт хийх. Хотгор гүдгэрийн зөсөлт хийхин тулд Ховд аймагт орчих Баатар хайрхан уулыг сонгоё. Зүүн талд байгаа энэ хайлтын хэсэг буюу суурч хэсэг дээр Баатар хайрхан уулын нэрийг бичин хай. За Ховд аймгийн төвд Баатар хайрхан хэмээх юм Соёнбот уул байдаг. Энэ Соёнбот уулыг ашиглан зөсөлт хэрхэн хийхийг тайлбарлая. За энэ дээдлийн энэ хэсэгт байгаа цэснүүдээс 3 дахь буюу энэ пат цэсийг сонгоод зөсөлт хийх, хаагур зөсөлт хийх газраа энэ дээр тэмдэглэж өгье. Ингэхдээ Баатар хайрхан уулын зөсөлт гэсэн нэрийг өгч хадгалъя. За ямар өнгөөр зөсөлт хийх газраа тэмдэглэхээ сонгоё. Би улаан өнгөийг сонголоо. За бас энэ дээр километр гэсэн нэгжийг сонгочихъя. За ингээд Баатар хайрхан уулыг хамгийн өндөр цэгүүдийн холбоод за үүний дагуу зөсөлт хийе. За эхлээд энэ хийсэн патаа хадгална. Окей товчлуурыг дарахад энэ Places цэс дотор Баатар хайрхан уулын зөсөлт гэж тэмдэглэгдсэн байна. Маус 2 дээрээ дараад доороосоо 2 Show Evolution Profile гэсэн хэсгээр даръя. За ингэхэд Баатар хайрхан уулын зөсөлт харагдаж байна. Саяын тэмдэглэж өгсөн цэгүүдийн дагуу зөсөлт харагдаж байна. За энэ дээрээс харахад за энэ хэсэг бол энэ дээр байна. Энэ өндөр хэсэг, энэ цэг бол энэ дээр байна. За энэ хамгийн өндөр хэсэг нь талхан түвшнээс дээш 1559 м өндөрт байна. За энэ нь уулын орой дээр улаан сумаар тэмдэглэгдсэн байна. За ийм байдлаар хотгор гүдгэрийн зөсөлтийг хийх боломжтой.